За 6 жил Монгол улсын авилгатай тэмцэх ажлыг хариуцж байсан хүн дахиад 6 жил ажиллах гад нэр дэвшээд орж ирж байгаа энэ хүнээс авилгын төсөөлийн индексийг асуухгүй байхын аргагүй. Манай Монгол улс өнгөрсөн жил авилгын төсөөлийн индексээр 100 ононоос 30 оноо авсан. 30 авна гэдэг чи одоо муугийн муу гэсэн үг ээ. Ард түмэн танд ийм дүн тавьсан байна. Манай улс авилгын эсрэг конвенцэд нэгдэж ороод энэ Transparency International гэдэг байгууллагыг хүлээн зөвшөөрөөд энэ байгууллагаар судалгаагаа хийлгээд тэндээс экспертүүд нь ирээд жил болгон энэ судалгаагаа хийдэг. Энэ байгууллагын олон улсын хуралд танахаас хүмүүс жил болгон очиж оролцдог. Тэгээ энд бид нар 130 гаруй орноос 121-т орчихсон явж байгаа. Бид нартэй одоо зэрэгцээд урд хойно ойрхон хойд солонгос гэдэг ийм авторитар дэглэмтэй улс орнууд, иргэний дайнтай улс орнууд ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ авилгын төсөөлийн индексийг та хүлээн зөвшөөрөх үү? Тодорхой хэмжээгээр таны хийсэн ажилд ард түмэн дүн тавьж ийн гэж ойлгож болох уу гэдэг нэг асуулт. За хоёрдугаарт ирж байгаа гомдол бол нэлээд өссөн 1863 болсон гэд тэгж байгаа. Тэгээ эндээс яг хэдэн хувь гэж байгаа шүү, би тоо биш. Хувь нь одоо шийдэгдсэн байна вэ? Энэ 2024 он гэхэд бид нар хуваар л яг шийдэгдсэн хэргийн хуваар л ажлын үзүүлэлтийг чинь харна шүү дээ. Тэгээ нийгмийн олон нийтийн анхааралд орсон нэг хэдэн хэргийг маш хурдан шийдчихдэг. Анхааралд орохгүй болохоор нь шийдэхгүй удаагаад ингээд яваад идэг. Зарим хэрэг чинь бүр ингээд та хэд янз бүрийн шалтгаан гаргаад 2-3 жил гацааж байгаа хэрэгүүд байгаа шүү дээ. Маш олон байгаа. За дараагийн асуулт. Энэ 1863 хэрэг дотор чинь эмч багш нартай холбоотой яг хэдэн асуудал байдгийг. Бусад албан тушаалтны хэрэг, яг төрийн албан тушаалтны хэрэг нь хэдэн хувь байдгийг. Компани албан тушаалтны хэрэг нь хэдэн хувь байдгийг. Яг тэр хувийг бас сонсож мэдэж авмаар байна. За боловсролын зээлийн сангийн одоо маш олон хүмүүс энтэй холбогдсон шүү дээ. Энэ яг хэдэн хэргийг та хэд шүүхэж хилжүүлсэн. Хэдийг шалгаад хэрэг үүсгээд яг хэдийг шүүхэж хилжүүлсэн бэ гэсэн тоог мэдмээр байна. За 6 дугаар микрофон өгье. Авсан гэдэг хэлийг бодох л та. За өндөр мөшөөний асуултанд хариулъя. За TI-гийн гаргаж байгаа төсөөлийн индекс манай улс 180 орноос 114 дугаар 33 оноотой явж байгаа. Анх нь бол 2000 оноос төсөөлийн энэ нийтдээ нэг 13 индикатор, одоо ерөн сүүлийн үед бол нэг 9 индикатор байгууллага энэ үнэлгээ өгдөг болсон. За энэ дээр ерөнхийдөө бол одоо төсөөлийн индекс бол нийтдээ 180 орноос 101 оронд сүүлийн 12 жил 101 орноор бол хөдөлгөөнгүй байгаад байгаа. Нийтдээ 79 орны төсөөлийн индекс бол нааш цаашаа хөдөлж байгаа. За энэ хөдөлж байгаа орн дотор энэ юунд дотор бол манай улс орон орж явдаг. За төсөөлийн индекс маань одоо юуг илэрхийлээд байдаг юм бэ гэхээр, юу гэж бидэнд зөвлөд байдаг юм бэ гэхээр нэг 4-5 зөвлөмжүүд тогтмол өгдөг юм. Манайх бол ер нь 39-оос одоо 33 оноотой явж байгаа. 39 байсан. За энэ дээр юу анхаарах вэ гэвэл бидэнд юу анхаараад та нар энийг хэрэгжүүлээч. Ингүүл танаа ус авилга одоо тодорхой хэмжээгээр буурах гээд байна гэдэг юунуудыг зөвлөмжүүдийг өгдөг. Энэ дээр нэгдүгээрт юуны хууль, шүүл үлдэгчийн хуулиа батлаач. Хоёрдугаарт намынхаа санхүүжилтийг шилэн болгооч. Гуравдугаарт төрийн өмчт компаниудынхаа засаглалыг сайжруулаач. Дөрөвдүгээрт энэ худалдаа авах ажиллагааныхаа чиглэлээр одоо хууль дүрмээ бас янзлаач гэсэн энэ асуудлуудыг бол бидэнд бол зөвлөдөг. За энэ зөвлөмжийн хүрээг бид нар бол тодорхой хэмжээгээр авилгатай тэмцэх байгууллага энэ дээр бол оройтой ажиллах ёстой гэдэг утгаараа бид нар энэ үндэсний хөтөлбөрт 23 оны үндэсний хөтөлбөрт оруулаад ингээд батлаад хэрэгжүүлээ явж байна. Зөвхөн одоо ингээд авилгатай тэмцэх байгууллагын ажлыг одоо авилгын төсөөлийн төсөөлийн индекс үнэлэхээс гадна одоо энэ бол манай улс орныг одоо үнэлж байгаа асуудал. Бид энэ засаг
гарч байгаа шийдвэрүүд, улсын хурлд гарч байгаа хууль тогтоомжууд энд бүгд төсөөлийн индекс хамаарч байгаа. Бид улс орон даяараа л өнөөдөр нийтээр одоо хэрэг төвөг одоо олонний анхаарал татсан хэрэгүүдийг бол ярьж хөрж байгаа учраас л төсөөлийн индекс энд бол нөлөөлж байгаа гэж бид харж байгаа. За мөн одоо энэ аврах тэмцэх газрын үйл ажиллагааг за 2023 онд Нэгдсэн үндэсний байгууллагын авилгын конвенцийн зүгээс ирж дүгнсээ. 2-5 дугаар бүлгийг 5 дугаар бүлэг нь хөрөнгө буцаах, 2 дугаар бүлэг нь урьдчилан зэрэгтэй ажлын чиглэлээр. За энэ дээр бол Монгол улсын авилгатай тэмцэх газрын байгууллагын үйл ажиллагаа бол бас хэвийн акцтай явж байна гэсэн бас ийм үнэлгээ өгөө явсан байна. Мөн одоо зүүн Европын эдийн засгийн аюулгүй байдлыг OECD гэж байгууллагад одоо манайх 16.1-д ингэж хамрагдаж тайлан мэдээлэл гаргаж явдаг. За энэ байгууллагын зүгээс бас биднийг бас тодорхой хэмжээгээр бас авилгатай тэмцэх үйл ажиллагаа тодорхой хэмжээнд бас хэвээ явж байна гэдэг юм бас ийм үнэлгээ өгсөн байгаа. Дараагийн хүлээ. За боловсролын зээлийн сан дээр бол нийтдээ хэрэг бүртгэлтийн бол 8 хэрэг, мөрдөн бацаалтын 2 хэрэг явж байна. За шүүхэд бол 1 хэрэг шилжүүлсэн явж байна. За эндээс бол одоо өнгөрсөн онд бол 590 сая төгрөгийн хохирлыг одоо боловсролын зээлийн санд нөхөн төлөвлөсөн ийм байдалтай байна. За энэ 6 дугаар микрофоныг гүйцээгээд өгье. Нийт ирсэн одоо өргөдөл гомдлын бол 98%-ийг бол одоо бид нар шийдвэрлсэн байна. За энэ яаж шийдвэрлэх юм гэхээр одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээх юм уу эсвэл хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс дацгалах саналыг бол прокурорт одоо гаргасан байна гэсэн үг. За энэ англиар нь үзвэл одоо төрийн үйлчлэгээний байгууллагын албан тушаалтан гэдэг английн одоо албан тушаалтан бол 14% нь бол эзэлж байна. За баярлалаа. Ондром гишүүний микрофоныг өгье, тодруулъя. За боловсролын зээлийн сангийн хэрэг шалгадаж эхлээд одоо 2-3 жил болж шít. Та тэгэхээр одоо яг 10 хэргийн шийдэгдээгүй танаа дээр явж байна. 8-2 гэд хэлж байна. За хоёрдугаарт нийт гарсан гомдлын 98% та шийдвэрлэсэн юм байна тий. Тэгэхээр ард иргэд энийг сонсож байгаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар өгсөн гомдлын 98% шийдвэрлэгдсэн. Энд чи одоо маш сайн үзүүлэлт харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл ийм өндөр шийдвэрлэгдсэн хувьтай байхад авилгын төсөөллийн индексээр та хэдэд 30 оноо өгöd байна. Яг одоо та Transparency International гэдэг байгууллагын вебсайтанд ороод үз. 30 оноо гэсэн байгаа шүү. 38 ч биш, 9 ч биш, 30. 121-дүгээрт байгаа шүү. Та яг одоо вебсайт руу би яг саяхан орж үзээд шалгалаа. Тэгээд гол асууж байгаа асуулт нь авилгын хэрэг холбогдсон. За өндөр хүчний асуултанд хариулъя. Яг одоо ингээд авилгын төсөөлийн индексийг яг та авилгатай тэмцэх байгууллагын яг 100% үнэлгээ гэж бас нэг бас ойлгоод авах шиг байна л да. Гэхдээ энэ үл бид бол ямар нэгэн байдлаар бол хариуцлагаас бол зугтаж байгаа юм биш. Энэ авилга төсөөлийн индекс гэдэг маань бол энэ өнөөдөр манай улс орон төр засаг маань ямар байгааг л үнэлж байгаа. Иргэд маань ямар үнэлгээ өгöd байгааг л энэ хэлж байгаа энэ үнэлгээ шүү дээ.